өнөөдөр үсний хэм маягийг өөрчилж үзье. За энэ хоёр зургийг ашиглаад за эхний зураг маань яг засвар хийх зураг маань PNG зураг маань ингэж орж ирдэг. Ерөөс харин фон салах шаардлагагүйгээр. За тэгээ хэдүүлээ яг зургийн тасварыг харахын тулд жоохон хэцүү байгаа гэдэг. Ирээ байгаа юм чи ард нь ямар нэгэн өнгө өгч. За ашин леер үсгэлээ. Хавын савны дэргэд байгаа дүрсэндээ дарчих. Леер нэгийг доош нь чиглэлээ. Paint гэдэг энэ хэвлүүрээс авчин. За эндээсээ дурын өнгөө сонгоод дээр нь тавшаад өгч. За layer tag гэдэг маань зураг маань тий заавал ингэ өгчих. За энэ зураг нь энэ үсний яг дээдлийн орой хэсэг хэрэгтэй гэж үзвэл M гэдэг түүлээрээ сонгочихно. За ингэ. Тэгээ move түүлээрээ зөөлөө. За багсгаад өгье. Ctrl T гэлээ. Shift-ийг заавал зэрэг дарна. Одоо энэ зургийнхаа яг одоо арын зургийн хүүхний хаавыг би харахын тулд offset нь багасгах тунгалажил. За Ctrl T жоохон багасгах хэрэгтэй юм байна. За тэгээ offset 100 болгоод offset маань үргэлж бол би тод бүдэг байхын зааж өгч байгаа гэсэн. За маска тавилаа. Brush түүлээ авлаа. Brush-аар арилгаа дуусгаж өгнө гэсэн. За энийг 100 болгочихно. За тэгээд brush ерөнхийдөө ингэж жижигрүүлж төмрүүлээд зургаа бол контрол хасах, контрол нэмэхдээ томруулж жижигрүүлчих. Ажлынхаа төлбөрийг тэгээ харчиж болж байгаа. За би энэ дээр билүү гаргаад ажиллахсан тийм гэх юм бол энийг эргүүлээд энэ сум боод эндээ дарчгаад цагаан болохоор заагаад ингэ арчиж. Тэгэхээр нөгөө хуучин байсан зургчин гараад ирнэ. X гэдэг дарчлуудыг дарахаар энэ хар цагаан маань өөрчлөгдөж чинь. За би эндээ шууд X дээр дараа хийчих. Арилгахтаа хар өнгө таараад буцаага буруу арилгачих юм бол цагаан дээр тааруулж арчичаад гараад ирнэ. Яа нэг юм өрхөө. Айгаа өрхөө. Хөнгөөр нэг гой цэвэр харагдаж байгаа. За энийг ингэ дагаад хийгээрээ би зургийг нь бичлэгнийхаа description тайлбар дээр нь тавьчихна. Тэн дээр ороод тэр линкэн дээр дараад тэгээ зураг татчих аваад дураад хийж үзээрэй.